санамаардан гэж хэлэхгүй одоо манай болохоор бол илмаа гэж хэлэхгүй тэр хүмүүсийн бас бүлгэн байдаг. Тэгээд систем байгаа бүлгэн байдаг. Тэгээд одоо бидний кинон дээр нөгөө эцэг дамтан эцэг гэдэг яриад байдаг. Тэр цолчин бол католик шашны цол хэрэгэн байгаа. За ингээд энэ эрэгтэй лам нарын энэ бүлгэн бол хэлийн чанартай бас католик шашныхаа итгэл үнэмшлийг таниулах, дэлгэрүүлэх тийм зорилготой ийм байгууллага байгаа. Тэгээд Өвөр Монгол оронд Эцгийн бүс нутагт байгаа Өвөр Монгол оронд энэ саясын байгууллага 1800 анх байгуулагдсан нь бол хэд хэдэн он 48 онд байгуулагдаад тэгээд Өвөр Монгол оронд тэр ордсын нутагт эсвэл одоо яг Тангатын нутаг байгаа тэр нутагт ирсэн улсууд байгаа. Тэгээд тэрний дотор энэ манай саясын гэдэг байгууллагт 19 наснда санваартан болоод томилолтоо аваад явсан энэ автомастар гэдэг судлаач хүн маань 19 наснда тэр Өвөр Монгол оронд очсон байгаа. Тэгээ хэлний маш их авьяастай хүн байсан. Тэгээ Өвөр Монгол оронд очихт нь тиймд ажиллаж байсан лам нар бас өмнө нь өөрсдөө Монголын судалгааг хийгээд эхэлчихсэн. Тэгээд тэр судалгаагаа үргэлжлүүлээрээ ордос судлалын төл бичгийг хийгээрэй гэсэн даалгаврыг тэр 19 настай энэ залуухан ламд өгчээсэн байна. Тэгээд энэ хүн маань 20 жилийн турш ордос нутагт суугаад дараа нь 20 жилийн турш Бээжин хотод суусан. Нийт 40 жилийн турш Хятад ард улсад суугаад дараа нь 49 оноос гараад Америкт очиод Америкаас насын эцэслээс өмнө 10 хүрэхгүй жилийн өмнө Бээжин нутагт очиж насын эцэлсэн ийм хүнтэй энэ нэг бүлгэн тэр 1992 онд Монгол Ватиканы хооронд дипломат харилцаа тогтоох үед хамгийн анх Монголд орж ирсэн шашны бүлгэн бол энэ бүлгэн байгаа. За тэгээд Монголд орж ирсэн. Гэтэл манай Монголын эрдэмтэд бас энэ бүлэгнийг сайхан хүлээж авсан гинэ. Яг гэвэл манай нөгөө Хөдөлмөрийн Баатар түүхч Бэрагва манай энэ бүлгийн лам нартай уулзах үедээ танай энэ бүлгэнд чинь ийм нэртэй монгол судлаач хүн байдаг. Тэгэхээр та нар бас Монголд үйл ажиллагаа явуулахт чинь энэ хүнийхээ нэрээр нэрмжит ийм төвийг юм уу хүрээлэн юм уу байгуулах юм бол та нарын үйл ажиллагаанд бас нэмэртэй биш үүдэг үгийг өөрсөнд нь гэж одоо хөлийн дэвсэж гэдэг юм уу талын засаж юм уу ухаанаар хэлсэн юм байлаа. Тэгээд энэ төвийг байгуулсан. За ингээд уул нь шашны бүлгэн Монгол улсад өөрсдийнхөө үйл ажиллагааны чиглэлээр зөвшөөрөл аваад ажиллаж байгаа. Гэхдээ энэ бүлгэн бол энд ирсэн хүмүүст ямар нэгэн шашны ятгадаг, ухуулдаг, сурталчилгаа огт хийдэггүй. Энэ нь бас бидний төв амжилттай явахын бас нэг үндэс болж байгаа. Хэрвээ энэ гэрэмгүүд шашны тухай номлоод яриад байвал бид нар бас дуртай хүлээж авах хэсэг маань янз бүр. Энэ талаар бидний энэ дээрхийн суурь болж өгдөг. За мөн юу шашны талаас хүмүүсийг хүлээж авах тэр сэтгэл нь байна. Нөгөө талаар үйл ажиллагааг дэмжих тэр сэтгэл нь байдаг учраас энд ирж байгаа бүх хүмүүсийг сайхан сэтгэлээр өгтөж явдаг. Нөгөө зан сайтай хүн бүхэн зөвлөн гэдэг шиг бид тэрийг хүлээж авдаг. За тэгээд манай байгууллагад судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их сургууль, шинжилгээний академийн хүрээлэнгүүд, за Монгол Улсын боловсролын их сургууль гэдэг юм уу, соёл урлагийн их сургууль гэдэг юм уу, альж байгууллагын хүмүүс энэ төв дээр ирэхээр манай танай гэх сэтгэл байхгүйгээр бүгдээрээ яг цугладаг. Бид нар одоо мобис гэх ямар ч ялгаа байхгүйгээр цугладаг шиг эрдэмтэд бас яг нэг тийм тэгс сэтгэлээр, дотн сэтгэлээр энд цуглаад идэг маань энэ манай төвийн барьж байгаа бодлоготой холбоотой. Тэгэхээр бид нар ганцхан мөнгө өгдөг байгууллага гэж харж болохгүй байна. За бас нэг зүйл нь мэдээж ямар ч үйл ажиллагаа санхүү хөрөнгө дээр тогтдог. Тэр бол 13. Тэгээд энэ жилээс жилд манай үйл ажиллагааны санхүү жилт бол нэмэгдэж байгаа. За тэгээд энэ жилээс бидний энэ төвийг хариуцаад явж байгаа манай захирал манай санхүү жилтийг их зоригтойгоор нэмээд байгаа. Энэ бас их баяртай. Өөрөөр хэлбэл энэ төвийн үйл ажиллагааг ойлгосон учраас энэ үйл ажиллагаа өнгөтэй өвдөлтөй
цаашаа улам өргөжиж дэлгэрээсэй гэж бодсон учраас энэ хүн дээр санхүүжилтээр санаа тавьж байгаа байх гэж бодож байна. Ингээд ийм сэтгэлдлийг төрүүлэхэд манай оюутнуудын та нарын энэ үйл ажиллагаанд төвдөө баяртай ирдэг, идэвхтэй оролцдог байдал чинь бас нөлөөлж байгаа байх гэж бодож байна. Тэгээ одоо сэтгэл хөдлөлтэй даваачаас жаахан хоолой чичирээд байна. За тэгээд Ахмад хүн байна одоо. Одоо бас 32 жилийн өмнө бас онхны баяр хийгээ зогсож ирсэн. Тэр бүхний бүх юм бодогдоод байна. Та нарын өмнө 4 жилийн юм цэлмөний нүдэнд харагдсан шиг 32 жилийн өмнө юм хандаад их баяртай сайхан байна. Тэгээд ингээд амьдралынхаа ингээд гарааг эхлэх гэж байгаа та нартаа ерөөсөө зогсолтгүй урагшлаарай. Хэзээ ч зогсож болохгүй урагшлаад их хол явна уу, хааш явах нь хамаагүй алхаад лагаарай. Хэцүү байсан ч алхаарай гэдэг тийм үгийг хэлмээр байна. Одоо ингээд яг энэ өөрийнхөө наснаас бодох юм бол зогсохгүй яваад